Хөдөө орон нутгаар үйлдвэрлэлт хүндрэлтэй байгаатай холбогдуулан Монгол банкны ажилчид цалингаас хуримтлал үүсгэн малчдад ханд өргөжээ. За хандвар нийт 46.8 сая төгрөг цугларсныг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад хүлээлгэн өглөө. Эдийн засгийн их усурыг бүрдүүлдэг нэг хүчин зүйл нь хөдөө аж ахуйн салбар юм. Тиймээс хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд малчдад туслах уриалга гаргаад байсан. За энэ уриалгыг Монгол банкны хамт олон дэмжиж өөрсдийн цалингаас хуримтлал үүсгэн малчдад 46.8 сая төгрөгийг хандуулж байна. За Монгол орны нийт нутаг дэвсгэрт үйлчлэлт хүндрэлтэй байгаа энэ үед аливаа байгууллага хувь хүний малчтай гэсэн сэтгэл бодит тусламж их баг гэлтгүй хэрэгтэй байгаа. За цугулсан хандивын мөнгөөр малчдад нийт шаардлагатай өвс дэжээ дулаан хувцас зэргийг худалдан авч хүргүүлэх юм байна. Засгийн газрын гишүүн сайд маань бол уриалга гаргасан. Тэгээд хүндрэлтэй үед нь бол тусад дэмжиж гэсэн. Энэ уриалгыг бол Монгол банкны хамт олон хүлээж аваад Монгол банкны хамт олноос бол цалингаас ийм хандивын данс үсгээд энэ хуримтлуулсан байгаа. За хуримтлал маань ингээд 46.8 сая төгрөг хүрээд бид энийг бол одоо цаг хугацаа алдалгүйгээр ингэж хүрэх хэрэгтэй байна гэдэг ингээд өнөөдөр сайдад бол гартуулж өглөө. Монгол банкныхаа хамт олонны одоо өгсөн энэ хандивыг бид бас зөв зүйтэй зохион байгуулж өвс за хэвийг тижээл болгож энийг одоо малчдад нь Монгол банкныхаа хамт олонны хаягийг одоо үстэй хэрэн тавьж ингэж өргөж өгөх ажлыг бид амжилттай зохион байгуулнаа гэж бодож байна. Манай ор мал маллах эртний сайхан уламжлалтай. Тиймээс эртээр үес аав ээжигээ дагаж мал маллах сонирхолтой хүмүүс их байсан юм а. За гисэн хэдий ч орчин үед мал маллах сонирхолтой залуучуудын тоо цөөрч мал маллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 40-с 55 насны хүмүүс байна. За цаашид малчтын залуун чалааг бий болгож залуу малчдыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж арга хэмжээ авч ажиллагаа хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд энэ үеэр онцлолоо. Манай орны зүүн бүсийн 3 аймгийн нутгаар цас их орсноос болж цасан хунгар тогтсон байна. Тиймээс малчид малдаа яваад сургаггүй болох малын бэлчээр ховордох зэрэг хүндрэлүүд гарсаар байна. За жилийн дөрөв үйлрэлтэй мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд өвлийн үйлрэл байгалийн таг үзэглээс ус малчдад хүндрэл учирдаг. Хэдийгээр малчид зун намрын үйлрэлд үйлчлэлтийн бэлтгэлээ сайтар базаадаг боловч байгаль дэлхийд тэдэнд том шалгуур тавьсаар байна. За тухайлбал Монгол орны зүүн хэсгээр цас их орсноос болж